Өнөөдөр бүгдээрээ Poison Dew гэж ярьдаг тий оригинал брааны сайт дээр хэрхэн 88 каргоны хаягийг зөв холбох талаар үздэцгээе. За Dew рүүгээ дараад орно. Дарж арангуут нүүр хуудас маань ингэж харагдана. За хамгийн артлын доотлын хэсэг болох миний хэсэг рүүгээ дарж ороод энэ settings хэсэг рүү дараад орно. За дараад орохоор энд локейшны зурагтай хэсэг харагдах бөгөөд ийшээ дараад орё. За дарж ороод бүгдээрээ энд одоо энэ хэсгийг гүн зөв бөөлжиж бидний одоо бараа зөв хаяг дээр ирнэ гэсэн үг. За бүгдээрээ каргоныхоо хаягийг авахын тулд усныхаа Safari хэсэг рүү ороод 88 cargo CGM гэж ороод ороход одоо вебсайт маань ингэж харагдана. Вебсайтны маань хаяг холбох хэсэг рүү дараад оръё. За дараад орохоор ингэж харагдах бөгөөд эхний хэсгийг бүгдээрээ хуулаад саяныхаа Dew аппликейшныхаа хаяг холбох хэсгээр зөв байршуулж өгнө. За ингээд байршуулахад энийг бүгдээр 80 хятадынхаар сонгож өгнө. Хятадын код бол одоо нэмэх 86 байдаг. Тэгээд 1394 99 88 611. За энэ дээр нэр утсаа бичиж өгөх нь байна. Энийг бүгдээрээ очиод хаягныхаа 2 дахь энэ хэсгийг хуулж аваад тэгээд эндээ хахад пасталж өгнө. Гэтэ энэ эхний хаяг нь дарчаарай. Тэгэхгүй бол энэ хаяг маань бүтнээр өөрчлөгдөх гэдэг. За ингэж дараад араас нь өөрийнхөө одоо утасны дугаарыг бичиж өгөөд эндээ хадгална. За ингээд хадгалсан тохиолдолд би одоо өмнө каргоны хаяг халдсан байна. Энэ хоёр каргоныхаа одоо аль гэртэйгээ юм ажилтгаа орохноор нь захиалъя гэвэл ингээд энийг нь чеклээд өгөхөд одоо тухайн тэр карго маань сонгогдоод бараа маань тухайн тэр каргоны хаяг дээр ирнэ гэсэн үг. За хаягийг ингэж холболоо. Анхаарал тавьсанд баярлалаа.